Very good to be back into Дархан хотод дахин ирсэндээ үнэхээр баяртай байна. Өмнө нь би энд өвлийн материалд маш хүйтэн үед ирж байсан. Харин энэ удаад бид төрийн албаны ёс зүйн чиглэлээрх сургалтыг дэмжихээр Монголын талын хамтрагч байгууллагууд болон ёс зүйн хороотой хамтран ажиллаж байна. Энэхүү сургалтын зорилго нь ёс зүйн хорооны гишүүд болон төрийн албан хаагчдад байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм. Өнөөдрийн сургалтын явцад оролцогчид бодит амьдрал дээр гарч болох нарийн төвөгтэй нөхцөл байдал, жишээ кейсүүдийг хэлэгдсэн, өдөр тутмын ажилдаа баримтлах үнэт зүйл, ёс зүй, ёс суртахууны зарчмуудын талаар гүнзгий тунгаан ярилцаж байгаад би ихээхэн сэтгэл хангалуун байна. come across on day-to-day life.